За сайн байцгаана үзэгчтэй ингээд Mabibu эпизод 5 эхэлж байна. Хай. Ямар нэг хэлээ. Тэшнэ танилцуулах гэсэн үг байна. Тийм шүү дээ. За тэгэхээр эхэлж. За сайн байцгаана үзэгчтэй ингээд Mabibu эпизод 5 эхэлсэн байна. Өнөөдөр манай зочноор рэпер Mabran ирсэн байна. Тэгээ. За зочноор өнөөдөр бүжин ирсэн байгаа. Түүний жинхэнэ нэр нь Бүжин. Би бас анх нэр нь Бүжин. Тий, хочин байх гэж боддог. Бүжин Кизомба ирсэн байна. Юу байна? Тэгээ Кизомба гэхээр над яг ерөөс нэг л асуулт толгод орж ирдэг байхгүй гайхт юм бэ. Хүн одоо ер нь бол ихвчлэн эмэгтэйчүүд Кизомбагаар алдартай шүү дээ. Яг эрэгтэй хүн бас партнер болон бүжгэлдэг те. Гэхдээ эмэгтэйчүүд нь алдартай. Ягаад гэхээр одоо ингээд бичлэгүүд явдаг л та Facebook мөкөр. Эмэгтэн Кизомба бүжиглэхээр тийм гоё биетэй хөөрхөн болчтой юм эсвэл яг хөөрхөн хүүхнүүд л Кизомба бүжиглдэг. Юу саний юу. Харин тэрийг би гахтай. Нөө нэг яг Кизомба бүжиглдэг хөөрхөн ч хүмүүс агаа, царай муутай ч хүмүүс агаа, тархан ч хүмүүс агаа, туран хайж байгаа. Хааны зүгээр эмэгтэй хүнийг царай муутай гэлчихэж байгаа. Тэгээд нөгөө нэг яг нэг хүмүүсийн вайрал болсон. Вайрал болдог нь уусаа сайхан хүмүүсийн бичлэг вайрал болдог юм гэсэн үг юм. Тэрнээс яг ингээд нөгөө бүжгийн уур чадвар тий би ингээд эрэхтэй яг нөгөө нэг та хэдийн оронд тийм хүмүүстэй бүжиглэхээр өөр алдарт одоо нөгөө нэг од олоогүй амар олон гоё бүжиглдэг гоё мэдрэмж өгдөг юм байдаг. Гэтэ ер нь бол яг одоо Кизомбор бүжиглэх чиглэнгүүд хүмүүс адаа төрхөндөө жахаарал би хаандаа хаа. Уусаа хөдөлгөөн хийгээд эхлэхээр ялч нөгөө тархалтын эсрэг төрчин процесс явагдаад эхлэн. Тэгэхээр ер нь төлөөс явах багтай. Нийтлэг бүжигчин хүмүүсийн стил имиж угаасаа цаанаа л нэг өөр өдөө те. Тийм ер нь яг одоо юу гэдэг ингийн ажил хийдэг хүмүүсээс ч юм уу ер нь нэг бас нэг урлагийн гэдэг талаараа те. Ер нь бол тийм биш. Одоо тэр зүгээр юу юм шүү. Сакс тоглодог хүмүүсийн амьдралын юм аяж гэсэн өөр өд шүү. Тамирчин хүмүүсээ бүжигчин. Мань нь болохоор нэг стил имиж л яриад байгаа. Яг хувцлалт нь бүжигчин хүмүүс ер нь бол илүү гангаа хувцалдаг байхгүй. Тийм ч үү. Бараг рэперүүдээс дуурчтаас урлаг бол одоо жишээ найруулагч нэг амар хувцалтай хүмүүс байдаг шүү дээ. Загвар зохион бүтээгч нэг. Урлагийн хүмүүс ер нь жоохон тийм хувц өнгийн гоё шийдэлтэй юмнуудад илүү дуртай байдаг байх. Тийм үү гэж санагдлаа. Ер нь яг нэг одоо балет чинь илүү нэг тийм жоохон цэмбэр тийм классик шуугаал тийм классик нэг тэмхөөд шүү дээ. Одоо хувцсан гэсэн дээр нь жоохон бариу юм. Гэхдээ дандаа биш ерөнхийдөө нэг тэмхөө. Тэгээд одоо яг манай бүжиг мөчгдөх юм бол бас заавалчгүй тийм хувцастай байх хэрэгтэй гэсэн тийм ямар ч дүрэн байхгүй. Гэхдээ тухайн нэг мэдрэмжэндээ тэгэл өөрөө яг тэр бүжиндээ амар сав уусаал орох юм бол цаанаасаа л тэгэл зориулж. Бүжигийн нэрийг хий өгсөн юм. Миний нэрийг манай аав өгсөн. Уул нь хамгийн эхлээд баг нэг юм долгуур сүрэн жилөө нэг тиймэрхүү нэр өгчээсэн. Хоёр үгтэй. Тэгэл ээж уурлаа. Хүүхдээ долгуур сүрэн бол муухай нэр биш шүү дээ. Үгүй надад тийм нэртэйсэн. Чам долгуур сүрэн гэдэг найз байхгүй юу? Хазар байхгүй. Хоёр тагаа мөн. Бага. Муухай нэр гэж бол юу нь бол муухай нэр гэж аахгүй. Яг юу яагаагүй л нэрлэлтэй. Нөгөө нэг хүмүүсийн дунд дасаагүй нэр гэх юм уу нэг тийм дасал болоогүй, дадал болоогүй. Үеийн нэрнүүд бол ер нь жоохон их тийм сонсголонтой, тийм тал руу ороод байгаа шүү дээ. Эмүүжин, чам нэр чинь ямар юм. Одоо манай найзтай хүүхдүүд чинь бүгд тийм чам нэртэй байхгүй. Одоо тэгэхээр тэр зөв шүү дээ. Би бол тэр гоё тэнгүүд хуучны гэх юм уу хүмүүсийн нөгөө нэр чинь ламтай холбоотой болоод бас тийм. Лам нар тийм төвд нэр их өгдөг тийм. Одоо бол манис үеэс барыг тэгэл нэг тийм юу яахгүй юм тийм. Төвд нэр бол яахгүй. Гоку гэд нэртэй хүүхд төртлөө шүү дээ. Нэр юм уу? Тийм. За тэгээд бүжин өөрөөр нэг жоохон танилцуулчихгүй тэр. Ер нь юу хийгээд яагаа яваад сүүлд нэг хэлбэлэн доо. Тэр цацагтаагаа. Тэр чи мөн үү? За Mabibu үзэж байгаа хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Бүжин гэдэг. Миний мэрэгжил болохоор хятад хэлний багш орчуулагч мэрэгжилтэй. Ухаанд төгсөөд ирсэн. Тэгээ олон жилийн өмнө. Тэгээд гэтээ яг одоогоор бол бүжгээр явж байгаа шал өөр мэрэгжил рүү орсон. Өөр орсгол руу орсон. За тэгээд манай клубын нэр болохоор Kizomba Passion гэдэг нэртэй клуб байгаа. Одоо Passion. Description дээр гаргаад өгье за.
Аха. Тэгээд одоо байгуулагдаад 6 дахь жилдээ болж байгаа. Би багшлаад 5 жил болж байгаа. Мэргэжлэрээ ажиллах тэгээд одоо мэргэжлэрээ ажиллахгүй байх. Мэргэжлэр юу н ажилласан уу? Ажилласан. Төгсч ирж би чинь 1-2 жил 2-3 жил ажиллах хамаагүй дээр байна уу? Тий. Би ч нэг өмнө нь ерөөсө бүжгэлдэгээс ахгүй юу? Ерөөсө тийм бүжгийн юм явж байгаа. Тэгэл яг нэг ажилд орж явж явцтай нэг Кизамбатай танилцсан. Тэгэл бүжгэндээ бүр амар нэг дурлал, хитрхи их дандаа тэгээ нэг ажилдаа ингээ 100% фокуслахгүй. Тэгээ нөгөө өөрийнх нь тийм миний одоо ингээ татаад хүн маань бүжгэлдээ гоё болоод идэх те. Бид нар ч яг тэгжил амьдэрч байгаа залуучууд юу. Сонирхлыг дагаад байгаа. Тэгэхээр чи мэрэгчлээ сонгохоос өмнө бол Кизомба хийдгүй байсан юм тийм үү? А тэгвэл сонгосон мэрэгч яг чиний өөрийн хүссэн мэрэгчл мөн байсан уу эсвэл биш үү? Тэр үед бол бид ер нь бол жаах нэг тийм урлагийн хүн болох юм мөрөөдөл. Урлаг чиний дотор амьдсан л байсан уу? Тий. Би ч бүр багадаа гэрийнхээ өрөөнийхээ хаалгыг хааж байгаа ганцаараа. Яг тэр хүүхд болгоно ч юм уу, ер нь хүн болгоно нэг тийм доторх юм байдаг л та. Миний асуух гэдэг асуулт нь чиний жилийн нэтворк хэд вэ? Чи одоо өөр ажил хийгээд ч юм уу те сарын нэг тогтмол нэг сая 500-аас 2 саяын цалинтай ажил ч юм уу те хийгээд явахын оронд өөр зам сонгосон байна шүү дээ. Энд чи одоо чамд хангалттай хэр өгөөчтэй. Одоо те ер нь бол эхний хэдэн жил бол яг тэгж бүр амар өгөөж болохгүйсэн. Гэтэ тийм ер нь бол хэцүү. Одоо болохоор жоохон багш магш болцсон ингээ хүмүүсээс кэш те. Ер нь бол тэр үе шууд нэг ярих хэрэгтэй. Багш болж иж бас арай жоохон гайгүй төвшөнд амьдарч байгаа шүү дээ. Тийм. Үгүй би ч бас багш болоод одоо 5 жил болж байгаа шүү дээ. Гэтэ яг тэр чинь нэг манай багш болоод 5 жилээ. Тийм. Тэгээд одоо тэгэнгүүт юу яаж байгаа вэ? Одоо багшлаад одоо эхний 1 2 3 жил ч юм уу тий яг нэг жахан орлого муутай хөргөө гэдэг. Тэгэл хаяа баг ингэ нэг залуу байж үзэх хэрэгтэй. Тийм. Заалны түрээсээ ч баг ингэ өгч чадахгүй баг өөрөө ингэ нэг сургалтанд сууж байгаа хүмүүсийнх нь юунд хөрөлцөхгүй өөрөө мөнгө гаргаж одоо өгөх мөх тиймэрхүү асуудал ингээд. Одоо харьцангуй нэг олон оноос суртал. Харьцангуй followers ихсэн тий. Тийм followers гайгүй. Тэр бол одоо шууд нөлөөлж байгаа шүү дээ. Followers ихсгэл амар нөлөөлж байгаа. Ер нь нэг од төлөвчин дандаа л Facebook, Instagram-аар ер нь баг ажиллаж байгаа шүү дээ. Тэр сошиал дээр хэр хүчтэй байгаас ч хамаарч хүмүүс чинь сургалтанд суун гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээ энэтэй холбоотой followers ихтэй хүн чи яагаас нь одоо шиг яриад байгаа вэ? Амар ингэ. Нэг эвгүй яриад. Чи нэг өөрөө биш яаж байгаа. өөрөө л. Би хүртэл дагаад хэлсэн. Амар асуулт хитрхи. Мань нэг сайн нэг хөгжилтэй санаад орсон. Тэрийг яасан ч чи санийхаа хатгалж байгаа заа. Үгүй мартмаар байна. Network гэдгсэн чи жилийн network. Би нэг Америк явсан байхгүй. 17 онд ч тийм. Яг BBR-ыг цацчаа сүүлийн Монгол дэх сүүлийн дугаар хэлээ. Амар уу явсан. Тэгээ очиод яг Америкийн хэл дээр байцаагцсан байхгүй. Нааг байцаагаа шүү дээ. Тэгээд бүр ингээд төрхөөс үг хүртэл бүх юмыг ингээд бүр детальчж асууж. За чи яг юу хийдэм бэ нэтэрээ. А би юм рэпер байгаамаа. Тэнтэр бол наав мэдхгүй шүү. Тэгэхээр чи яг тэнд өгсөн бол төрхөөс өгөх хүртэл гэхээр чи тэнд өгсөн. Тий, тэндээ би яг шинээр төрчөөд байсан байхгүй. Тэгээд би рэпер Монголд бараг л том орд хүн байна. Монголын аим рэпер байна гэж тэдрэл өгсөн мэдгүй шүү. Тэгэл хотлоо YouTube-с нэг байдаг хэдэ үзүүлэхгүй байна. Хөгжим мэддэг юм аа энэ рэпер. За. Чиний жилийн network ч хийдэ гэж байна. Тэг яг жилийн network гэхэр хүн чинь нөгөө нэг сар-сараар нь бодохоор хэцүү юм. Ялангуяа нэг урлагийн юм байна шүү дээ. Бодож байгаа. За 1 сар 2 сар 3 сар ч юу ч байх халтар бат. Тэгэл 12 сард л ерөөс жилийн network ч 12 сар дээр тогтож байгаа байхгүй тий. Тэгэл би 12 сарынхаа за ер нь би чинь нэг тухайн үед чинь халтар малтурыг хэдэг болдог байлаа гэж бодлоо. Шууд 10 нуглал хэл. Тэгэл бодсонгүй 10 нуглал хэллээ. Зайлшгүй тэр нь тэгээд 10 нуглахтаад Америкийн тэр хүмүүс бол өөрсдийнхөө зах зээлийнхаа ханшаар бодож байгаа шүү. Тэдэн төгрөгөө наа чи доллараар хийдэм байснаа тэдэн доллараар гэсэн чинь. Тэсээ жилийн network гэсэн чинь тэр юм санаанд орчлоо. Баг бодлохгүй. За одоо түрүүний лодо стайл руугаар. Юу ярьж та? Харин мартлаа гэж. Ярьсан network ярьжсэн. Багш болоо 5 жил болсон. Үгүй өөр юм ярьсан. Үүнтэй холбоотойгоор. Заалныхаа мөнгийг төлж чадахгүй өөрөө бараг явсан гэсэн. Үгүй би ийм асуучсан. Сошиал ингэ ярьжсэн шүү дээ. Тэр followers ярьжсэн байхгүй. Тэгэхээр тэр одоо ер нь за одоо тэр ингээл амар нөлөөлж байгаа л да бүгд мэдж байгаа. Гэхдээ тэрнээс хамаарч хүнтэй харьцдаг уу?
тэрнээс хамаарч хүнтэй ярьж дүү. Одоо жишээ нь чамраа одоо нэг 100k followersтэй эрэхтэн юм бичих. Одоо бүр Instagram ашигладаг хүн за ашигладаг гэхдээ 1000 ч хүрхгүй followersтэй хүн бичих бол амар том зүрх гарч байгаа шүү дээ. Сошиал ертөнцийн дээр тий. Уулзаад бол ямар байгааг мэдэхгүй. Тэгээд мэдэхгүй л тий. Одоо ер нь л жоохон тэгж ялгуулж хайцдаг гэж үү? Тий. Followers-ыг харддаг төрүүлж бичих. Ер нь харддаг үстэй. Тий. Ер нь л харна л да. Гэхдээ нөгөө нэг яг нэг тэгж амар ялгуурлах нь ч гэсэн юм би. Надад зөндөж Манай шавнраас ч намайг асуусан болно. Начиг зүржийн таст реклам боллоо шүү. Манайх спонсортой болсон. Тийм, зүржийн таст. Тэгээд ундагаа унтдаг. Тийм ээ, яг ундааны цаг. Энийг чи нөгөө яадаг ямар юу гэдэг тэлээ маркетинг гэдэг тэлээ. Үнэгүй маркетинг лээ. Хэллэг байд юм аа. Мэдгүй юу. Одоо яг та ингэ жишээ нь энэ спонсор биш шүү дээ яг үндэ. Тэгээ бид нар одоо нэвтрүүлэг дээр зүгээр ингээд ууж байгаа нь өөрөө нөгөө нэг тим төрлийн маркетинг явуулдаг байхгүй. Мөнгө аваагүй маркетинг л хөл. За тэр яг март сая зүржийн таст байгаагүй. Гэтэ зүржийн таст бидэртэй холбогдож болно. Тэгвэл бид нар байга унах. За тийм байна. Ер нь л одоо жишээлх юм бол чиний сайн асуусан асуултан дээр надаас 100k-тай хүмүүс ингээд сургалт асуугаад орж ирлээ тий. Эсвэл нэг 100 followersтай хүн сургалт асууж. Чи хоёул нөгөө миний нөгөө асуулт гурав явчих. Би болохоор нөгөө нэг амар хол жишээ авсан байна зөө. За жишээ нь одоо ингээд би зүгээр нөгөө эрэгтэй хүний хувьд ярьж байгаа хгүй. Би ингээд 10k followersтай ингээд чамруу юм бичиж байгаа. Нэрнээсээ. Наач угаас 10k. Дөнгөсөн үгүйсэн. Тэгээд тэрэн дээр одоо би чам сургалт авах гаагүй заяа. Зүгээр одоо нөгөө нэг одоо эсрэг хүснээ сонирхож байгаа маягаар яриа өдөж байгаа маягаар гэсэн утгаар асуусан байхгүй. Тэгээд нөгөөт нь болохоор 1000 ч хүрэхгүй followersтай. Гэхдээ тэр нь би ороо хараад ингэ гоё мой. Одоо юу гэдэг чи ярилцаад үзэл гоё ухаантай байх ч юм мэдэхгүй зүгээр. Би тийм хүн ерөөсөө сургалт яриаггүй. Чи бас өөрлөгөө чат бичсэн хүн болгоныг сургалт руугаа ингэж явах гад мөнгө олох бойл. Харин тийм ээ энийгээ болчихсон. Тасгаад ажил бодогдоо. Тийм зүгээр одоо жишээ нь болцоонд өртөх юм яриа өдөх маягаар бичвэл ялгууртай харьцдаг үстэй тэрг одоо хэл. Ямар хүн байхаас ч шалтгаална. Царай юу? Үгүй тийм ер нь бол хамгийн эхлээд царайг нь харна тэгээд юм л харна штэ. Ороод тийм орж хараад тэгэл яг юу яа тий ямар хуу ер нь тэр бол одоо яг нийгэм дээрээ шууд байна штэ. Ороод зургийг хараад ямар шгуу цэвэрхүү хувцалж гин үү те ямар шгуу ажилт хийх юм бол чөлөө цэцэлтэй байна уу одоо болтоо бичагтай байна уу те үсээ яаж засч ин царайд ямар машин тэрэг уунж бүгд ингээд харагдаад эхэлдэг штэ. Тэгээд үнэхээр relationship өсчоод эмгтээ өсчдөг л нэг тийм хард юм дөө. Юуг нь хийж ярьдаг те октод. Гэхдээ ийм юм шүү. Эхэндээ бол яг яг гаднах юм харан заяа. Эхэндээ те мэдээж хувцлал ажлын байр юу ч үтэй. Тий яг ингээд бүр тасаад дурлаад ирэхээр тэр нь хамаг болчихоо. Тийм хамаг. Тэгвэл тасаад дурлалаа заяа. Нөгөөдөг чи яг чи тасаад дурлалсан чинь нөгөө залуу чи анх байснаасаа ингээд доош уналтанд орж эхлэв яах. Ажлаасаа хаалгатаал өмс зүхэн ингээд гоё байхаа болов. Дурлаад хайртай болчихвол тэгэл хамаагүй шүү. Надад л муухай зан гарах. Өөдөн татгаал бодох те ер нь хамт чирээл явах бодох те. Надад л муухай зан гарахгүй л муухай зан гарахгүй зүгээр миний надад нэг юм байж. Тэр гэхдээ ерөнхийдөө одоо жишээ нэг хүсэл мөрөөдлөөр дүүрэн залуутай чи ингэж уулзаж байгаа. Хүсэл мөрөөдлөөр дүүрэн. Потенциалтай та ер нь бол потенциалтай. Гэхдээ юм ч бас өөр юм хэрэгтэй шүү дээ. Маркетинг одоо спонсор ямар нэг өөр шийдэл тэрийг олохгүй. Ер нь бол бизнес чинь ингээ маш олон юм хэрэгтэй. Цөм санаа нь байгаад байдаг. Тэгэхээр ганц нэг юм дутуу учраас тэр хүнгээ мөрөөдөлтөөгөө 5 жил явлаа заяа. Тэрнээс болж та хоёрын дунд хэрүүл гарч эхэлнэ шүү дээ. Чи ингээ ярьсаар л байна. Чи тэр хүн бол хичээгээд байдаг, зүтгээд байдаг. Ямар нэг юм буруу байгаад байдаг те. Хүн болгоо амжилттай явахгүй шүү дээ. Хүн болгоны бизнес цэцгэлэхгүй. Тэгэхээр та хоёр тусдаж гарч чадахгүй байгаа болохоор тэр чинь хэрүүл болж эхэлнэ те. Магадгүй чи жирэмсэн болмоор байдаг те. Тэгэхэнгүүт нөхөр чинь найз залуу чинь одоо та хоёрыг тижээх тийм юугүй байр савж бэлдэж чадахгүй те. Ар гэр нь тусламж бол байхгүй хаалттай. Тэгэхээр бол хэрүүл гарч эхэлнэ те. Яг ч юм. Гарч юус хэрүүл. Тэнгүүд яг нөгөө нэг тэнгүүд яг ийм юм болдог байхгүй. Нөгөө чамтай цуг байдаг нөгөө хамгийн өөр бест шүү дээ. Бест чинь нэг тийм мөнгөтэй залуу ингээ харж байгаа шүү мөнгөтэйг сонгоод ингээ явцсан. Бестгийн чи амьдрал бол ингээ цэцгэлцэн. 5 жилийн өмнө бол нэг тийм тоохооргүй асуудал байсан. Одоо бол яг тоохоор болж эхэлдэг те. Харьцахгүй явдаа гэдэг. Тийм. Миний найз тэр үед л би чамд хэлсэн шүү дээ.
Тулгаач старч юм. Тэгээд хэлдэг те. Энэ ихтэй хүмүүс чинь барыг нэг өөртөө завларуугаа гүйд юм шиг. Бүжиг найз залуутай мó? Би найзлаг шүү. Хамгийн удаар relationship хэдэн жил байсан бэ? 4 жилээс. Чиний хамгийн бүтлгүү нь юу байсан бэ? Хамгийн бүтлгүүд дурлаа. За уурлаа хамгийн бүтлгүүд дурлаа гэж. Хамгийн цөөн үгээр шүү. Энэ best. Минийх л бүгдээр тийм болохоор би харин доо иддэг шүү дээ. Бүжингийнх Одоо үсээ бүгдээрээ л бүтээгүй юм чинь бүгдээрээ л бас бүтлгүй. Зүр бүжиг ер нь хаягдаж үзсэн үү? ийм юм ярих гэсэн чинь хамгийн бүтлгүү харин дөө гэсэн чинь миний реквестийг аваагүй. Тийм өглөхөн дээ. Дан гэлэг өглөхөө юм. Жок маяг. Тэгвэл намайг ч тавихгүй явж байгаа гэж болох юм уу? Краш юм уу? Зөндөө краш нөө. Монгол гадаад төгсч байгаа. Бүгдийн крашлал явж байна шүү дээ. Тэгээд бүжиглдэг хэрэгтэй юм ямар гоё харагддаг тийм. Тэгээд Кизомб ингээ бүжиглж яхаар ингээд харахад ингээд нэг тэр одоо хоёр эрэгтэй эмэгтэй хоёр хүн нэг амар тийм гоё нэг харин өөр коннекшнтэй тий харагдаад байдаг байхгүй. Тэгээд яг одоо чи эрэгтэй хүнтэй яг нөгөө бүжгэндээ орцсон тий бүжиглж яхад толгойд чинь бүжигнээс ямар нэг өөр юм бодогдчихсэн үе байдаг. Толгойд өөр бүжигнээс бодогдчихсэн үе юм. Эсрэг үстээс хамтагчаа сонирхчихсан уу гэж асууад байна л да. Сонирхчихсан. Тэгэхээр наач ингээд нөгөө талаар амар хэцүү асуулт. Одоо чи найз залуутай болчих шүү дээ. Найз залуу чинь чамайг ингээд тэнд нэг залуу ингээд ингэж мэгцэн харахыг хүсэхгүй байх нь. Тэгэхээр тэрийг ойлгодог хэмжээний хүлээцтэй ч юм уу потенциал. Ер нь л жоохон тийм бүжиг ойлгодог хүмүүс л. Ойлгодог хүмүүс л ойлголцчих бах тий. Тэгвэл ингүүл яах вэ? Найз залуутай боллоо чи тэрэндээ амар хайртай заа. Тэгсэн найз залуу ч би ингээд чамайг өөр залуутай бүжиглэхийг хараад төвчихгүй байна. Гэвэл чи бүжгээ золиослох уу? Бүжгийнхаа төлөө найз залуугаа золиослох. Найз залуугаа золиослох. Ер нь л чиний хүсэл мөрөөдлийг бол тийж ойлгохгүй байгаа. Золиослчихсан шүү дээ. Найз залуугаа юу? Ингээ хийцэн. Бүжгийнхаа төлөө. Тэр яалч урлаг юм байна те. Тийм шүү дээ. Угаасаа тийм шүү дээ. Тэг өөрийнх нь хүсэл мөрөөдлийг дарж байгаа өмнө хажууд. Би бол найз залуу золиослоо. Бүр нэг өмнөх нэг экс маань брамер яг би нэг дөнгөж юу яжсан. Бүжигтаар бол тэгээд гэж бram хартайсан тэгээд хэдтэй байсан бэ? Би чинь тэр үед үү найз залууч. Манай найз залуу. Энийг үдчихээ надаас 4 ах байсан. Ямар сони те. Уул нь би болохоор тэрийг нэг 20-21-тэй залуучууд бол тэгж бодох бах дөө хитрхи өмчлөх үзэл яваад байдаг шүү дээ. Хард ихтэй хаасаагүй юу. Тэгээ жоохон гайгүй болоод ирвэл гайгүй ухаан. Ингээд ухаан ер нь ухаан чинь хэлдэг шүү дээ. Тэгээд нэг гайгүй болчвол үнээсээ л ах л та тий. Тэгээд жүжигчин хүмүүс бас хэцүү ажил амьдрал. Харин тийм одоо секс сэлмийн амар хэцүү тий. Тэр ч яг за. Тэгнээсээ канон дээр хийх юм уу? Үгүй шүү дээ. Үгүй шүү дээ чийтэй. Порно бичлэл гэхгүй л дээ. Тэгээ юу байхгүй нэг кинонд гарчгаараа баг гэртээ байхгүй 2-3 сараар ингээ натур матурд орол бүр ирэхгүй. Тэг гэр орондоо ирэхгүй зүтгэхгүй харагдахгүй. Тэнгүүт бас нөгөө нэг одоо юу гэдэг. Миний ер нь явж исэн кинонууд одоо хамт ажиллаж байгаа тэр кино группт байгаа хүмүүсийн арга эртэн байдаг хүмүүс хартаа мартаа хүмүүс байдаг гэсэн юм байна. Видео колыг ингэ тийм байнга гэрчдэг. Тэгээ ажлынхан бид нар ингээ хажууд нь байж байгаа шүү дээ. Тэгэхэд л ингээ байн баяраад. Тэнгүүд надад өөрт бүр төвхтөөс ажил нь явахгүй тий. Тэгээд л шууд хөөгд явуулчмаар гэдэг тий. Тийм ингээ натур тавчаа киноны дүрээ сонгоцсон яатсан. Тэгэхээр киноны ер нь бол урлаг хэцүү. Тэгээ арт нь зөндөө хүмүүс байгаа тий. Бидний тэгэл. За тэр яг өчтөр хөлбөмбөг бөмбөг үзв үү? Өчтөр хөлбөмбөг болсон юм уу? За энэ сэдвийг ингээд өр. Манд ч үзээ. За нэгдгээс юу болох гээд байна? Бүжин. Хараач. Чиний залуу энэ харагддаг нууц чи юу вэ? Миний залуу харагддаг. Чиний 45 та? Жинхэнэ насыг нэр анх би сонсоод гайх шок. Насаа хэлээг байгаа шүү дээ. Хэлээг. За битгий хэлээр энэ дээр насыг таагаараа. Таасан үнд нь. Тий, комментэр таагаараа. Ямар ч сан харагдж байгаас бол нилээ өгш. Настай хүн байлээ. Уураагаа. Тэгээд та энэ дээр шууд таа болоо. Таасан. Нэгдгээс одоо 20 сая 34 байгууллага тавьдаг энэ тал дээр тооны бодол. Өсчин байхгүйсэн. Тэгээд зургийн студ байсан. Тэгэхээр одоо би бодсон. Бид нар ажиллаа их тийм. Зургийн студ
өсчин байхгүй зургийн студ байна гэдэг чи фотошопоор л үсэн янзлж байгаа байлээ. Фотошопоор үссэн дээ тий. Тэгээ нэгтгэс манай студ бас нэгтгэх нь маш их баяртай байгаа. Тэгээ нэгтгэс бас нөгөө Darс P гэдэг асуудал маань дахиад яригдсан тий. Зарагдах нь байна. Тэр тэлтэй уугаагүй хэр бодож байна. Үгүй тий. За яг үнэ карантины үеэр арх зарагдахгүй байхад дуудлага юм ууснаа. Дуудлага юм бол байгаагүй. Зүгээр найзтайс оолоо. Гэрийнхээ аймаас. Бурхны? Үгүй бурхны. Тэр шаарддаг. Ээж юунаас солонгосоос нэг хитэн сөөж явуулсан гэсэн. Тэрийг оц. Ээж маань сөөж үстэй амар шаардлагатай. Тэр зөөз бүр навшуулгаж байгаа. Хэдэн жилиг басан? Тэр чинь жижиг юм байгаа шүү дээ. Юутай байсан? Ундааны сав шиг ийм савтай байсан. Пяур. Тийм. Ийм 3 л байсан. 3 билүү. Тэрнээс ч хоёрыг ухтал бүр навшуулж шин. Тэг асуучихсан юм. Бис нэг юм бодсон юм а. Би нөгөө нэг Hangover гэх подкаст хийж бодож байсан аахгүй. Шивэддэг байхдаа. Тэгээ тэр нь болохоор надад нэг юм монголчуудыг архинаас гаргах төсөлгээд байдаг байхгүй. Би болохоор 10 жилийн дараа монголчуудыг архинаас гаргана гэж боддог байхгүй. Тэгээ зөв миний бодлоо л доо бүтэхгүй ч биш магадгүй. Тэгээ төслийг бичсэн байхгүй. Тэгээ тэрний нэг хэлбэр нь болохоор би Hangover гэх подкаст хийж бодсон байхгүй. За. Тэрэн дээр нь болохоор би ч юм уу нэг захин чинь сууж агаад олонний танил хүнийг авчираад яг ууддаг юм уу хэрэг ууддаг яаж шаарддаг маргааш нь яадгийг энэ хамгийн хөвгчлөлтэй хэдийн юм богинохын хариулаад гэхдээ энэ болоорой гэдэг уриалга өгöd дуусгаад яг тэрийгээ сая яг бодсон чи яг хөлрөөс очлоо. Тэр тэгтээ болон зөвөн санаа байна. Hangover дээр ч баг яг шаардсан байх таа орох. Харин баг тий ууцсан байх. За яаж юм бэ? Цагаан баран тэг. Би тэр бодож ирсэн. Гэцтэй. Яг цав болвол хийнэ тэрийг нэрнгэсээ хэрэгжүүлээ. Тэр чи нэр хэр шаардтай? Би бол бас махаа шаарднаа. Юу ер нь бол нөө хольж мэлээ дуучхаар л маргааш нь бүр амар хэцүү шүү дээ. Тэгтээ тэр бол миний судалгаа шинжилгээний үр дүнд бол хүн биш ерөл за яг хүн байж хүн тэгэнгүүт одоо мань зан шиг бол насаараа ууцсан хүн бол яг анх бол шаардахыг мэддгүй л байсан. Бүгд л мэддгүйс шаардах гэж байна. Усан байлээ. Таанч би шаардахгүй харгацаач. Оо. Би мэдгүй шүү. Би ч ямар архитаас. Архины тэр үйлчлэгээ одоо согтоод байгаа тэр бидэрт мэддэхэд байгаа юм чаа. Архи уухад хүний биеийн нөгөө ус чинь хатаад эхэлдэг. Тэгээ хүний бие организм эд эрэхтэн чинь усг болоод ирэхээр толгой өргөд нөгөө согтож байгаа тийм мэдрэмж авдаг. Тэгэнгүүт тэр хിവэрээ ингээд тасраад унтаад маргааш усгуус сэрхээрээ толгой өвдөж эхэлдэг шаарддаг үйл явдал байхгүй. Үйл явдал процесс. Үгүй шүү. Наа чинь нэг юм. Тэгэнгүүт градусны хэмжээд бол ямар ч хамаагүй байна шүү. Градус хамаагүй. Би нэг би уугаад шаарддаг шүү дээ. Би бүр аим шаарддаг байхгүй. Тэгээд уухтаа дагуулаад ерөөсөн усаар сайн ус л ерөөсөн өнгө. Тийм усаар даруулж юу. Ер нь л тийм. Зүг баггүй. Тэгэнгүүт нэгт согтох нь бүр маш бага заяа. Хэр орны согтох даагаал энэ сууж байгаа. Тэр нэг кондишн жилөө нэг тийм гарсан л шүү дээ. Тэр үс амар шүү дээ. Тэр бол амар. Тэр би танарт нэг мэлхэж энэ сонирхолтой зэ. Хүн ингэ согтохоор говьд шүү дээ. Тэр юунаас олдог гэж боддог вэ? Тэр миний сайн ярьсан юм шиг. Гэхдээ яагаад говьд юм бэ гэж асуудаг. Толгой иргэд. Тэр хүний нөгөө нэг юм тархинаас хүний чихрүү тэнцвэрийн мэдрэмж чихэн дээр байдаг гинэ. Хоёр чихэн дээр. Тэгээ хүн согтоод ирэхээр тархинаас нөгөө хуурамч мэдээлэл очоод тэнцвэр нь одоо хоёр чихрүү тэгээд хүн ингээ говьдаг гэсэн. Тэгээд эрүүл үедээ ч юм уу чихний ийшээ мишээ зөвхөр хүн шууд унд ш тэнцвэрээ алдаад. Нөгөө юу муу ч зодоо модон ч. Тэгэхээр яг энэ хоёр чихэн дээр ч зүгээр чихний энэ хавьд л байдаг шүү. Нэг судас мэдрэлийн шиг юм тийм. Тэгээд нөгөө мэдээ байна. Энэ дугаасаа нөгөө нэг яг нокаут идэг юу гэдэг цэг гэдэг. Тэгээд шууд тэнцвэрийн мэдээлэл нь шууд алдагдаад л. Тэгээд согтохоор яг тийм чихчийн хуурамч мэдээлэл очдог гэсэн тархинаас тэнцвэр энд гэдэг гайхаж. Тэгээ за нэгэнд арх ярьсныхаа нэг ийм сонсч ирсэн нь. Хуучин заяа. Gangsta сервисийн ямар цомгийн блэ? Скит байгаа байхгүй. Бүр хуучны бүр Gangsta сервис. Gangsta сервис мэдгүй. Сонсч ирсэн байна. Танаавынхан мэдгүй л алдцсан шүү. Тэгээд баг анхны цомог заяа. Тэгээ нэг скит байгаа байхгүй. Тэрэн дээр десантхлуу паунд ярьж байгаа байхгүй. За би та нарт ингээд хэрхэн гэрд байгаа ингээд хөрөгчөнд байгаа архийг гэрийнхэндээ мэддэхгүй авах вэ гэдэг арга зааж өгье. Скит ингээд цомгон дондор яриад байгаа шүү. Нэгдүгээрт дүүгээ дуудана айлж байгаа. Дүүгээ дуудаж ирээд хоёрт архиа ингээд юулэн заяа. Өөр усны сав руу. Тэгэнгүүтээ 3 дотор нь усын заяа архилгаа. Тэгснээ архиа хаглан заяа.
Тэгээ дүүд ахын чам писэний мөнгө чи нэг санамсруугүй ингээ хагалцсан гэд цэвэрлж хийж авдлаа. Тэгээ дүүдээ мөнгө өгчин дүүн ингээд нөгөө усыг зарчиж байгаа шүү дээ. Шилэн агарцсан. Ээж аваа ирсэн чи өө би яриа сая санамсруугүй хасгалаа уучлаарай гэд. Тэгээ цэвэрлж байгаа хөөх. Тэгээ ах нэг юусэн савнда архи аваад нэр цэвэр гарч байгаа. Юу л арга. Тийм альбомны скит сонсч ирсэн юм байна. Сонирхолтой тий. Тийм юу гэхдээ гоё гэхдээ скитнүүд сонсох дунд. Хоёр Luminoгийн цомог сонсч ирсэн үү? Сонсч ирсэн. Чи яг миний скит мэдж байгаа шүү. Well яг энийг яг ярихгүйгээр ойлгосон хүмүүс гоё шүү. Тий. За энийг яриулахгүйгээр л үлдээ. Luminoгийн тэр скитийг би муухай. За окей. Сүүлд ямар кино үзв? За нэг тасарч гоо. Гоцолж байгаа шүү. Тийм шүү дээ. Ямар хурдан цаг өнгөрт юм бэ? Жоох юм байсан. За бид хоёроо ингээ пауз ав байж. Дөрөг тасраад буцаад явна. Сайдтай тасраагүй юм шиг. Ядаргаа. За кино ярьчихсан уу? За кино руу орцгоё да. Сүүл ямар Зочноос кино эхэллээ. үзсэн бэ? Надаас эхэлсэн. Ер нь хэрэг кино үздэг үү? Ямар кинонд дуртай? Драма л үстэй бодвол. Гүү. Хайр майр л Аим үстэй шиг кино бодвол. шүү дээ. Бүжиг мүжил үстэй бодвол. Ядаргаа. Степ бап мап. Тэгтээ кино бол үзнэ. Сүүл зааж нөгөө бохор бүжиг гэдэг нэг кино үзсэн юм байна. Хизээ. Дээр үе 80 оны кино те. Тэрийг би ерөөсөө нэг Хин яг нэг юун дээр Сүнс гостер тоглолтыг гол руу ирэхтэй тоглолт. залуу. Тэр ахын нэр ихтэй санахгүй баг үйлдэлсэн. Ghost хэр л үс бүхэлд. Тэрний тав. Тэрийг үзсэн. Тэрнээс өмнө гэх юм бол The Good Doctor гэдэг нэг олон гэдэг зурлаг кино байсан. Аа нөгөө нэг жаалгүй тоглолт те. Тэр чинь нөгөө жоохон өөрөө бас нэг синдромтой те. Тэр кино бүр амар таа. Тэр хүүхд чи юун дээр өөр юугаар од боллоо. Дебют нь юу вэ? Тэр Good Doctor-ын хүүхд чи. За би хараад миний санаж байгаа мөн. Charlie Wong юу? Willy Wonka дээр тоглолт үлдэрөө. Тэ тэрний хүүхд ч те. Бүх царайлаг боо юу? Тэ. Тэр чинь одоо том болцсон ш. Тэгээд сериал тогсон аахгүй тийм юмчин сайн. Би бол яг сая карантин ерөөс кино үзэхгүй гэж байна. Манай найзууд ихлүүлээ. Тэгээд би бүр ороод. Чи гэртээ хинтээ хэдүүлээ дээ. Би яг одоо л ганцаараа манай ээж Солонгос өмнөх нөө яг дөнгөж корона гарч явах үеэр нөө Солонгос явчихад тэгээд наашаа 9 ширтэ гаш донтойгоо надаа. Наашаа ирч чадахгүй. Яг сая ирчихсэн чи дахиад яг Монголын хэл хаагдаад ирч чадахгүй. Танаа гэр чинь бүр ишээ зүүн тийш гисэн те. Тэгээд төрөлгүй болоо. Хүмүүс эвгүй ширмэн даарч яаж байна чи. За. Тэгвэл энийг дуусгаа танад очоо. Бүгдөө. Одоо бит хоёр бас нэг танаа тоныг гээд бас нэг нэвтрүүлэг хийх гэж байгаа. Өнөөдөр ингэ. Тий, өнөөдрөөс шинэ яасан бэ? За би маш гоё сериалыг үзэж дуусгасан дөнгөж саяхан. 2 хоног өмнө. Солонгосын Memories of the Alhambra гэдэг. Alhambra-гийн дурсамж. Alhambra гэдэг нь болохоор Испани Гранада гэдэг хотын тийм цайзын нэр юм байлээ. Тэгэд кино маань ч гэсэн өөр Испани Гранадад баг ихэнх зураг авалт нь хийгдээд Солонгостой бас хийгдээд. Драма. Аггүй 13 нэмэх насны триллер мистери маягийн гэмт хэрэг мэрхтэй. Тийм гэмт хэрэг тэр бол ийм зав яг спойлердохгүйгээр тайлбарлавал. За жүжигчтэй хувьд бол нөө хин биш үү? Нөгөө нэг хойд солонгос өмнөд солонгос мэдхгүй дээ. Ахтуу хоёрын Хюмбин гэж залуу дээ. Нөгөө нэг сая Монголд хийдэг чи юу лээ? Зураг авалт. Crash Landing. Crash Landing дээр гардаг гол дүрийн залуу шүү дээ. Тэрний зураг авалт Монголд хийсэн үү? Тийш. Баримсгийн үү? Тий. Тийм үү. Тэр нөгөө нэг хойд солонгосын хэсэг. Тэгээ яалтчгүй манай монголчууд бол яг монгол юм байл. Яг хараал таньжилна шүү дээ ерөөсөө. Монгол тэр ахын дээр Монголд гардаг юм уу те? Маасанд нь яг монголчууд солонгос хүмүүсээ овцсон ячаал. Тэр River-Garden-ы юм уу дээр фэшн гардаг. Тэгэнгүүт тэр залуу заяа гол дүрт нь. Эмэгтэй гол дүр нь болохоор Пак Шинье гэдэг. Ер нь бол аюу алтартай. Одоо Call гэдэг ярьдсан шүү дээ. Тэрний гол дүр тогсон хөх. Тэр хүүхэн тодроод байгаа юм те. Тэр чинь ер нь бол тод, угаасаа тод. Тэр чинь нөгөө юун дээр тоглож байсан гэдэг лээ. Өвлийн харин. Өвлийн харин. Чи Деважингийн шатлаа. Тэрний гол дүр эмэгтэй юм уу? Тэрний багийнхан дүр ихгүй. Нөгөө нэг солигддсан шүү дээ. Баяа доо 2 хүүхэд, 2 өхөө. Ирүүн жоох нэг юм те. Тийм баа. Ирүүн дээрээ бөхстэй гэж те. Эрхээ урууны юм тал. Тэрийг харахаар амар хэцүү юм. Тэгэхээр бурхан яг эмэгтэй үнийг болсон гэд бүрэн гүц бүтэхгүй байгаа. Зөвхөн яачтیں۔ Megan Fox л угаа гэсэн үг. Megan Fox ирэх орж юмас. Тийм ийм тал хороотой байна. Тэнд яаж яхтыг нөгөө нэг гитар метартай хэсэг дээр ингээд амар гарч байгаа. Гэхдээ тэрийг юу болгож хэлсэн те.
Тийм юмнаас өсөж болохгүй яг гэдгийг ингэж гоё. Бас тийм. Тэгтээ яхад над талаа үзэхэд жоохон тэрийг харах жоохон эвгүй харагддаг л да. Тэгтээ тэр үнийг муухай гэж байгаа юм бол шүү дээ. Хүний хор. Тэгээд тэр болохоор одоо AR тоглоом байгаа байхгүй юу? Одоо VR AR бүр өөрөө явдаг орчиндоо. VR чинь зөвхөн ингээд шил зүгээр тэр авдал ингэдэг шүү дээ. AR нь бүр яг ин орчиндоо явдаг. Тэгээд солонгосчууд яг цаг үе нь болохоор яг одоо цаг дээр. Солонгосчууд тийм тоглоом зохион бүтээсэн. Тэгээ нөгөө тоглоом нь явандаа жоохон алдаатай болоод одоо тоглоом дээр өхүүл амьдрал дээр өхөж мөхөд тиймэрхүү ингээд юутай. Би саяхан наадах юм шээ. Брюс Уиллисийн юу гэдэг лээ? Хатуу самраа биш ээ. Яг би яг нэр нь орж ирэхгүй. Саяхан наадах гэж үзчихсэн. Split үү? Үгүй. Энэ тэгэхээр бас ремейк кино болж таарсан. Тэ ерөнхийдөө наад үндсэн санаа чи энэ юун дээр явж байгаа? Брюс Уиллисийн кинон дээр явж байгаа. Тоглоом биш зүгээр амьдрал дээрээ тийм болчихдог байхгүй. Тэр чинь яагаа өөрөө суунгуудаа робот өдөртөө явчихдаг уу? Тийм. Гэтэ үндсэн юу? Гэтэ тэрний нөгөө гол үндсэн юм чинь тийм хүмүүс үхээд идэв. Модель нь үхээр жинхэнэ үхээд идэв байхгүй. Гэтэ энэ кино ч нь бол өөрөө бүр яг явдаг биеэр юм өдөртөхгүйгээр шууд өөрөөр тоглодог. Тэгээд 16 гэхдээ season 2 гарах юм байлээ. Төгсгөл нь яг бүр ингээд цацсан дээ шүү дээ ингээд. Тэгээд дуусгацсан. Ингээд дуусгацсан. Season 2 дээр гоё мархал. Season 1 сайн болчихлоо байсаа season 2 нэгтгэл. Тэгээд DC-г киноцсон уу? Jason Momoa-ийн тоглосон. Цувралтай. Нүдгүү сохор хүмүүс байдаг те. Тэгээ Netflix дээр гарч ил. HBO Max лөө. HBO дээр. Постерыг харж ирсэн те. Амар л кино юм байлээ. Трейлерыг үзсэн. Тэгээд ер нь бол үзээгүй. Юуг нь уншсан. Ямар шиг юм гарах юм. Бүжин Game of Thrones бол мэдэн шүү дээ. Breaking Bad. Нөгөө эхний нэг хэдэн анги л үзтээ. Бүгдийг нь бол дуусгахгүй. Breaking Bad, Game of Thrones, Friends бас жоохон багтал үздэг. Өөрчлөлт алдартай юм. Тэр си харин давгүй юм шиг үлээ. Тэр бүр аим гоё. Джейсон Момоч одоо үс тодорч ин л та тий. Aquaman тоглосноо нөгөө ямар дэлхийн нөгөө залуучууд шууд 3-т орсон шүү дээ. Тийм үү. Тий сургаггүй байжсан. Aquaman тоглоод хавгцсан. Күүлрэл тэр. Нэр нь Aquaman нэр яг гарч ирсэн тий. Юунд Justice Game of Thrones дээр гэсэн тэ гоёроо л. Тийм Justice League дээр гарч ирдэг л байна. Үгүй шүү дээ. Game of Thrones дээр хамгийн их гарч ирсэн. Game of Thrones Khal Drogo байхгүй. Тийм тэрнээс яг эхэлж тодорсон байхгүй. Үгүй тэр үуч бол тодороогүй шүү дээ. Тодорсон Khal Drogo чинь бүр Game of Thrones-ыг шуугуулсан шүү дээ. Яг үзэгчт нь бол зүгээр тэгээд тэр season 1 дээрээ гардаг дүү шүү дээ. Тийм өгчдөг л дээ. Гэхдээ яг тэр яг гарч явах хугацаанд бүр олж болоо. Хүн болгон Khal Drogo мим. Тэгээд сүүлд нөө юу үзлээ? Iron Man 2-ыг үзлээ бас гоё кино юм аа. Би юу тэгж хэлчихтэй. Iron Man 1 шүү дээ. Тийм. Найруулагч нь мэдхүү? John Favreau. Тийм мэдхүү юу нэ? Одоо өөрөө тоглолт шүү. Happy шүү дээ. Happy одоо би анх мэдчихээд бас оо тийм байсан гайх. Юу одоо Spider-Man ер нь Endgame дээр ч гэсэн ер нь найруулагчаар ажиллаад кодер гэж байна. Тэгээд бас нэг гоё мэдээд сонссон кино ертөнцийн заяа. Одоо Spider-Man 3 хийгдэх гэдэг байна шүү. 3 дээр бүх цаг үеийн Tobey Maguire нөгөөх нь юм лээ. Нөгөө хүн аль. Andrew Garfield. Ямар ч юм зөвшөөрсөн. Тэгээ Octopus тоглодог ш, Доктор Octopus. Тэр зөвшөөрсөн. Kristen Dunst зөвшөөрсөн. Emma Stone бас зөвшөөрсөн юм байна. Tobey Maguire-ийг хүлээж байгаа юм тий. Тэгээ бодвол нөгөө юу л Into the Spider-Verse хийх гэдэг юм шиг үлээ. Dimension-ууд талын бүх Spider-Man зүг. Тэгээ тэрэн дээр чинь одоо юун дээр Doctor Strange Multiverse of Madness дээр л Spider-Man гарч ирээд тэгээд Spider-Man-ы 3 дугаар анги дээр яг тийм өөрчлөл баг үүсгэж яг тийм. Тэгээд Doctor Strange чи ер нь бол баг хэнийг орлож байгаа юм шүү дээ. Iron Man-ыг орлоо. Одоо ер нь яг хүн чарж болж шүү дээ манай. Чи Marvel үздэг үү? Endgame үзсэн үү? John Favreau гэхдээ угаасаа гоё найруулагч. Бид нар нөгөө нэг одоо болохоор бид нэг кино нэг юм найруулагч зохиолчоор ингэж ард нь ямар хүмүүс ажиллаад байгаа гэдгийг нэг юм хардаг болсон шүү дээ. Зөвхөн жүжигчдээс илүү. Тэгэхээр бидний нөгөө баг багт л үзчихсэн зөвүүн кинонуудыг бас найруулж л явсан. Сохогтой болгаач байлаа. Одоо John Favreau-г таалагдж байгаа. Тэгээд Taika Waititi Ragnarok юу лээ? Тий, Ragnarok тий Thor-ын 3-ыг найруулсан. 4-ийг бас Love and Thunder-ыг найруулж байгаа. Тийм найруулагч нарыг илүү судалдаг болсон бас илүү. Jojo Rabbit үзсэн үү? Үзсэн. Taika-гийн. Тэр өссөн юм. Тэр угаасаа Oscar авсан шүү дээ.
Тэгсэн баха. 2 3 төрөл. Зураачийн ажил нь Оскар авдал яалаа. Скарлетт Johansson манай аим муухай үзсэн шүү дээ. Яаж? Спойл болсон. Үгүй. Нэг яг юун дээр тэр чин зайсан хийлдэр үзчихлөө, Шангрила дээр үзчихлээ. Чин дүүрцэн гээд. Тэгээ бүр үзэхгүй л болохгүй. Тэгээ дөрвөн хоёр дээр очдог байхгүй юу? Хэдүүлээсэн. Дөрвөн хоёр дээр. Нэгдүгээр игнэ гэж хэлээч. Тэр бол шийтгэж шүү. Тэр бол нэгдүгээр игнээд битгий сууж кино үзчихье. Кино театрын нэр байгуул нэгдүгээр игнэ одоо орлого аваа хайчаач болдгүй л баг. Тэрийг аваа хаяач бүр ингэж үздэг тийм. Би бүр IMAX солонгосын бүр мангар том дэлгэцний нэгдүгээр игнээ сууц. Ингэж үзсэн. Мэдгүй тэгэл нүуний нэгдүгээр игнээс илүү шийдэх байхгүй. Үзээ өгч хэлэх юм ингээл жижигхэн санагдал тэгэл нүуний үзэж байгаа хүмүүс нь ингээл хоорондоо яриад энэ хий одоо энэ яах чам гэл. Нэг сайн юм асуувал тэгэл ингээл хоёулаа чи ганцаар кино үзсэн үү театрт? Ганцаараа кино үзчихв. Үзээгүй. Үзээгүй юм те. Би бүр хобби тэгээ одоо ийм байгаа. Би бол ганцаар зөндөө үзчихсэн. Жижигсэн зөндөө үзчихсэн. Эмэгтэй хүмүүс киног үзэх гэж үздэг байгаа байхгүй. Боцоод өөртөө л ерөөсөө үздэг байх нь шүү дээ. Хэвчлээ тэр киног үзмээр байсан ч үзмээр л ингэж стори хийдэг. Зүгээр л гараад үзчихдэг байх нь шүү дээ. Би бол үзмээр явж шууд кино театр ганцаар ороод үзчихдэг. Тэгмүүд эмэгтэй заавал нэг эрэхтэй хүнээр нэлээд олон киноны нээлтийн бүр өглөөний эхний үзэлтээр нь очиж үздэг. Тэр бэс. Тэр хүн амьтан байхгүй сэрэг. Биш байгаа. Ганцаар очиж үздэг. Өглөөний эхний үзэл үзчихсэн үү? Тэгэхээр харж байгаа. Би бол өглөөний үзэлд амар дуртай. Нэг темп хоёрт ямар ч хүн байдгүй. Ялангуяа кино сонирхдаг хүмүүс өглөөрт үздэг. Тэнд ямар ч утасны чимээ дуу хоорондоо тэгээд бүгд сууж кино. Өглөө үзчихэнгүүт тэр өдөржингөө нэг гоё. Өглөөний үзэл үздэг бүх хүмүүстэй хайртай шүү гэж хэлмээр бүгдэнд нь баярлалаа. Тэр кино ярихаараа жоохон зочноо болчих. Өө тийм байдаг. Бас тэгсэн тий. Яг орцдог байхгүй. За кино болоо. Сайн нэг хэсэг баран ингээд хоёр нөө дараа нь хэрэг видеогоо эдитлэл миний энэ нөө шоу муунес ч гэсэн тийм юм. Яг тэгээ зөв хаана хэсэг юм бодоо. Тийм. За. Тэр бас кинонд амар хобби. Тийм байна. Одоо ер нь бол өөртөө бас яг хийж хэлж байгаа. Орно гэж бодод. Нэг шорт фильм хийсэн гэж заавар үзээрэй. Манай channel дээр байгаа. За. За, сошиалор бол нэг хөлөгтэй болсонгүй дээ. Дуу хөгжим ойр дуу сонсоог. Чи нэг бүжигтэй кино үзсэн шүү дээ. Монгол бүжигтэй кино үзчихсэн үү? Монгол бүжигтэй кино тэр нэг төөгөө өдрийн нэг хийсэн нэг кино. Тэр их ч би хийсэн шүү дээ. Би яг наатах хийлэх гэсэн. Тэр үеиг үзчихсэн. Жоо мяа кино яг. Тэрний эвлүүлгийг хийжсэн. Тэгэд тэр үе Монголд л бас жоохон яа. Миний бодлоор зүгээр баг бүрдүүл найруулга жоохтой. За шүүх эпизодчтой нэг л үхэр сууц амар найруулга галтаатай гэж хэлсэн. Яг манад нүг найруулагч манай ах шүү одоо үздэг. Мас ингэж хийхээр болтгоо тэгээд энэ рүү болохоор XM-ийн дүрс өгөөд энэ рүү болохоор тайз нөгөө бүжиглж байгаа дүрс өгөөд тэр хэсэг л яг үзэхэд нэг юм ерөөс орж ирэхгүйс амар хэцүү. Яа энэний орнд ингээд өөр дүрс ч юм уу те. Зарим зэрэг хайчмаар. Эндээс арай мэрэгчлийн талаас харагдаж байна. Би бол зүгээр бүжиг хараад тэгэл тасчихсан шүү. Диж нөө зэрэглийн гэрэл яаж нээж юм таалагдсан уу? Тэр үедээ бол таалагдчихлээ. Одоо би тэгэхээр ер нь гэхдээ би тийм степ ап бүжигтэй кинонд амар дуртай өөрөө. Монголд тийм бүжигтэй кино бол бүх хөгжим өөрсдөө хийвэл гоё те. Бүгдийг бүтэн баг ажиллуулаад. Юу ч нь бол хөгжим өөрсдөөс шүү дээ. Бүх хөгжим. Хайпмен бүгдээс. Тийм үү? Монгол кино минь үзэж байгаа нэг танилаа яваад тий YouTube-ийн free аймаа орж ирж байна. Тэр чин бүр нөгөө нэг юу гараад залхуу гараад ч юм эсвэл нөгөө төсвөө хэмдэг гараад ч. Тэрнээс Монголд бас лаглаг юунууд бол байдаг шүү дээ. Хөгжмийн зохиолч ялангуяа киноны одоо сүүлд миний ажилласан Зориг гэд киноны хөгжмүүд зүгээр бест. Миний бүр ажиллаж исэн за бүр Монгол киноноос сонсч исэн хамгийн бест хөгжмүүд тэндээс. Тийм. Тэр Зоригийг ч үзээгүй л яваад нэг үзье. Гой хөгжмөнтэй кинонууд бүр гоё биш. Чи Зориг үзсэн үү? Сайхан байх ч. Тэгж кино үзэж үзсэн. Тийм кино үзэх ингэж аймага гэлмэл амтраагаа ингээл бай ортын бүрдүүлж алаад үздэг тийм. Тийм шүү дээ. Тийм үү? Цэцэн дээрс кино үзэж сураагүй одоо юу ч чаддгүй маа. Ингээл хараад чихвч үз кино үзсэн. Жохо ордгүй маа би ч мөр яг юм гоё. За бүжиг юм ярьжсэн шүү дээ. Юу ярьж илаа? Бүжиг хамгийн сүүлд ямар дуу сонссон бэ? Өнөөдөр өчигсөн. Хаа явал чи явуулцахтаа битүү чихвчтэй л явуулсан. Бодвол нэг дуу сонсоод. Би
Сая хамгийн сүүлд ямар дуу сонсчлаа. Тэр нөгөө нэг сая нэг 4 билүү 5 оны өмнө нэг шинэ дуу гарсан мөлий. Хиний Shakira тэгээд Black Eyed Peas хоёрын хамтарсан. Тийм байсан. Би ч үзээгүй. Юу юу л нэг тийм нэртэй. Баска юу гэсэн групп чат дээр ширэлцсэн. Тэр нэг тийм латино хөөхнүүдийн талаар дуулаад байгаа. Shakira ер нь нэг тийм данс хоол юм. Shakira ч уусаа нэг бүжгэлдэг шүү дээ өөрөө бүжгэлдэг шүү дээ. Тэр нэг тийм Латин Америкчууд тийм хөгжмөнтэй бөмбөртэй хамт төрсэн хүмүүс шиг санагддаг яг юм. Тийм цаанаас тийм мэдрэмжтэй. Ороод ирээ. Director Spy. Direct by Spy. Тэгэд Монголд нэрээ Equal баг бас нэг өөр өстэй. Equal ч нэг Kizomba гэдэг дуу хийжтэй. Тийм. Тэ өөрөө бүжиглээд байдаг те. Өөрөө бүжиглэдэг. Үгүй шүү дээ нэг юм. Баг үсээ засуулсан бай. Тэнсэнгүү шүү. Энэ ямар баха. За энэ хөөвт бас ноцоор өсөө засуулаад байгаа юм байна. Шагийн үсч гээш те. За шагийн үсчний дугаар энд гаргаад. Яа тэ юм болгоно гэж энд гаргааш. Гэтэ одоо ингээд 1-7 хоног тисчүүл тэгэл нэгт гээл шүү дээ. Ихтэй хүмүүс л хэцүү шээ нэ үсэнд нь. Би бол яг азар ургуулж иж таарсан. Би ч ургуулж байгаа. Гэтэ нэг 3-7 ахуулж ургуулах гэдэг байхгүй. Гэтэ харцаад тэг дандаа малгаатай. 6-7 зургуулын ургуулж байгаа шүү дээ. Ингээ энэ хоёр энэ. Тэгээд тийм дуу байсан те. Экүлээ. Ер нь гэхдээ Kizomba хамгийн анхны Kizomba бүжгийг оруулсан клип гэх юм бол Guys-ийн клип шүү дээ. Хүмүүсээгээд. Тийм үү? Хүмүүсээ. Тэр чинь бас саяхны төвчтэй. Хүмүүсээ юу? Тийм үү? Хүмүүсээ чинь тийм. Бараг чамаас өгшүү. Тэгвэл Guys тэрнээс хойш тэгвэл яг дуу хийгээгүй юм байна. Хийсэн шүү дээ. Хүмүүсээ. Эрчимтэй. За хамгийн сүүлд Guys-ын гарсан дуу. Guys юм сүүлд ерөнхийдөө Мега ах болон Guys-ын төгсөх хоёр тусдаа юм гэдэг. Мега ах юм хийж байгаа. Төгсөх юм болсон шүү. За ерөнхийдөө болцсон. Guys ч нөгөө нэг юм компани системээр явдаг байхгүй хамтлаг биш. Canon байгаа юм шүү тий. Тэгээд ерөнхийдөө компани татан болгосон гэсэн. Чи яаж? Дуул зэттэр айгүй хэрэгтэй байхгүй. Тэгээд би ч яахтай наадтай юм ярих биш. Тэгэл захилтай юм ярьж яхад дунд хэдийн сонсоод ядар. Тийм байна. Бүжингийн тэгвэл Монголоос яг хамгийн сонсдог дуртай артист нь. Ока гэжтэй бат те. Ока гоё. Гэтэ яг дуунуудын бүрэн гэж нөө шимтэж нэг хүмүүс шүү дээ. Ингээ Окагийн надаа нөгөө нэг юунууд одоо нөгөө клипнийх нь тэр нөгөө нэг Guys хэв маяг хийц амар чанар тэдэр нэм гойсон гэдэг. За түүний дууны хувьд чи яг хэний дууны хувьд гэж харж байна. Бумти гэх үед. Бумти лээ. Тэмбэрл юм боо. Хархан нүднүү. Гэхдээ яг үннийг хэлбэдний бүжиг тэр тайзан дээр гарч ирсэн үү? Тайзан дээр гарч ирсэн. Яг ямар хөө? Бүжгэлж том тайзуудад концертын дээр гарч ирсэн. Ямар? Тийм том биш юм уу? Одоо тэр шинэ жил мэлжил дээр хэвийн ажиллагаатай байсан бол халтур хийгээ хийчихнэ өстэй. Оо тэдэн каа гэсэн тий. Одоо хэд хөө нэрээ? Халтур шинэ жилээр бүжиглүүлэг гэвэл. Яг нэг хамтлагаараа юу, хосоороо юу гэж янз янз. Хосоороо. Хойлно юу? Тий. Зөвчлөө. Хосоороо гэх юм бол тэгэл янз янз ямар байгууллагаас өөр хэлээ. Манай байгууллагын шинэ жил дээр ирээд ингээд бүжиглээд өгөөч гэвэл яхаа. Тэгээ зүгээр хамгийн боломж одоо хамгийн дээгүүр үнээл хэл дээгүүр. Манай бүр амар баян байгууллага заяа. Баян компани MCS менежер чамруу залгаж байгаа заяа. Чам ингээд нээлтэн дээр ингээд халаалтан дээр нэг 20 минут хоёр бүжиглүүлмээр байна гэвэл. Хамгийн дээд лигийг бол 300 300. 2 сая мая гэдэг том юм ярихгүй юу? Би бас хэдэн сая гэж бодсон. Тийм хямдах юм уу? Хэдэн минутын перформанс аа? 3 минутын. Ялангуяа тэгээд хойлно амар их ядардаг уу те? Ядар штэ. Тэгээд гол нь өнөө тэр бүжгээ гарах гэж амар тэр нөө процесс нь амар удаан, дэлгэх гэж удаан. Цайны юм байдаг юм уу шинэ жилээр хобг аждаг? Гүү штэ тэгэл нэг хуучин юм аягаалхлаа чинь. Гүү штэ. Дуучид ч ингэж тоглолт болгон дээр шинэ дүү зөхөж очтдгүй шүү дээ. Хуучнаа л дуулаа байдаг шүү дээ. Дуу бүжиг хийж ари өөр тийм үү. Яг гоё зэрэг. Гэтэ нөгөө нэг одоо өөр одоо карнавал манаа. Яг дуусгаар чамаа нэг 3 минут бүжиглээ. Бүгдтэй ч. Карнавал дээр бол амар үнэтэй л идэм лээ.
сая хамгийн доод сая 2 тэр нөгөө сургалт ч одоо нөгөө хувцастай тий. Би тэнцээний бүжгэлжсэн. Сургалт чинь хийдэг нь газ сургалтаа рекламад аваар одоо яг чиний цаг. Сургалт манай сургалт сарын 8 удаагийн авалтаа нэг удаа авалтаа цаг 30 минутаар төлбөр нь 120 мянга гэж байгаа. Instagram минут гаргаад өгье тэгээд. Instagram нь бүжин Кизамба. Facebook page маань бүжин Монголиа. Мега ингэж л шүү. Одоо ингээ гаргаад өгье гэж тэгдэж шүү. Мань ч нөгөө бүтэн үсгээс залхуурдаг байхгүй. Яг тэр хэсгийг хайж олохгүй. Энд гаргыг маргыг гэж надад лээтэй. Би ч тийштэй байхгүй нөгөө нэг газ ирдэ шүү. Тэрийг нэг автоматар тавиад пас тэгэл copy paste тэгэл өчтөг байхгүй. Хаач хамаагүй гал. Тэгээд яг л саяны хүртэл хугацаанд зөндөөл гарцсан байгаа. Би санаацаа тий. Дахиад энд мэд гэдэх шаардлага байна. Өө мөөг нь хийх юм уу? Тэрийг одоо хийх ёстой. За яг чүрх юм байна уу? Ерөнхийдөө нэвтрүүлгийн цагч мэлээ явж чинь тий. Тийм байна. Бүжин тэгээд карантинаас өмнө юу хийсэн бэ? Карантинаас өмнө би ер нь нэг манай танхимын сургалтууд явуулчихсан. Одоо бол онлайнаар л сургалт. Тэгвэл зөвхөн л ерөөс бүжил заад юм тий. Одоо яг тэржил амьдарч байна. Тэгээд бүжиг заагаад тэгээд манайх 7 хоног болгон бүжгийн партийн үйлчлэг. Аюундоо нөгөө Кизамбагийн газар руу ресторан байдаг шүү дээ. Alibaba юучлээ? Тий, Alibaba. Тэр чи юу гэдэг лээ? Alibaba. Alibaba лөө. Alibaba гэж хаана вэ? Юуны хажууд байдаг шүү дээ. Төрхийн хажууд. Шангрилагийн зүүн талд. Тий. Тэр маань найзын төсөөдөр болчихсон байхгүй. Тэгээ маань найз ч өөр бас Кизамба. Alibaba гэхэр нөгөө Корсар санаад төсөөдөр болоо хар удтай. Тэгээд яг тэр нэг багш шиг залуу байсан юм а. Хинглээ уугнаач хичлээ хинжлээ. Тэр тэгээ нөгөө ирсэн бүх хүмүүсээ ингэж яачтсан л ч тэ ингээ уриалаад зааж өгч мөгөөд нэг тийм хөөрхөн айгүй хөөрхөн газар хоол молцсон гоё. Тэгээд манайх холбогдорой шээ. Бүжигчин залуутайгаа болцоонд явжсэн уу? Бүжигчин залуутайгаа болцоонд явж байгаа. Энэ үс нөгөө нэвтрүүлгийн хамгийн сүүлийн асуулт байсан чи амар богинохоо хариулчлаа ингээ дуус чам хэлхийг хүссэн зүйл байна. Хэлхийг хүссэн зүйл. Энэ зашааныг ашиглаад солонгостойгоо ээжтэй. Ээж хурд ирээрээ. Доорч нэг хэдэн мянган хүн үзэн штэ. Хэдэн 10. Чамбал бүгүш боё. Өчтөр. Би шууд солонгосоор орчуулдаг юм за. Хэл. Ээжи санаж шүү. И сарам номмага бүгүш боё. Солонгос кино үзгэр ийм даваа талтай. Нэ хангуг драма гэд номч боё. За баярлаа тэгээд. За эпизод 5 байла. Ирж олсонд баярлаа. Тэгээд бүжманаас маш холоос тэртээ зүүн салаанаас ирж оролцсон байгаа. Тэгтээ харьсан. Маш хүүтэн өнөөдөр маш хүүтэн дугаар болж байна тий. Чи тэгтээ сайн алхах юм байна уу гэж. Өглөөл ихтэйгээр алхах чи гэжсэн дээ. Цагийг маш сайн барьд юм байна. Баярлалаа. Тэгээд удахгүй бас бүжингийн нэг сюрприз тавьчихсан. Задрагтан тий. Клипэн тоглосон юм шүү. Яадрагат. За эпизод 5 ингээд дууслаа бүгдэнд нь баярлалаа. Дараагаараа peace.